Сайн уу манайхаа Babs маань байна. За ингээд миний ээлжид нэг бичлэг одоо орох гэж байна. Би энэ бичлэгээрээ та нарт өөрийнхөө тухай ярьж өгч байна. Ер нь бол Babs Mom гэдэг нэрээрээ сошиал дээр ингээд би бичлэг энэ төр хийж гиснээс хойш ер нь дандаа ингээд ээжтэй холбоотой ээж болсноосоо хойших процессоо за тэгээд жирэмсэн үеийн тэрэ дандаа ярьдаг байсан. Ер нь тэр байдлаа айгүйх харуулдаг. Тэгээд яг хувь хүн маань ер нь ямар хүн бэ? Би ер нь яг хин юм бэ те. Who are you? You. No, not me, you. Yes, I am you. Хин гинт гарч ирээл ингээл ээж болсноо ингээл яриад унсан юм бэ гэж ер нь боддог хүмүүс байвал би яг өөрийнхөө тухай ярьж өгч байна. За тэгэхээр let's get to know me guys. Okay. Би жоохон галзуу. Тэг энэ миний яг нөгөө нэг тэр ээж биш талын маань нэг хэсэг шүү заяа. За тэгэхээр намайг өштэй Янжин лам гэдэг заяа. Миний бүтэн нэрийг Янжин лам. Урлагийн бурхан Янжин лам. Гэтэ би урлагт ямар ч авьяасгүй. Манай өвөө маань өгчээсэн нэр. За би тэгээд бас ер нь намайг хүмүүс бас Мика гэдэг нэрээр маань ер нь бас таньдаг гэж магадгүй. Би угаасаа Мика гэдэг өмнө Instagram ер нь team Instagramтай миний англи нэрийг Мика гэдэг. Тэгээд team Instagram-аар би бас өмнө нь ингээд Мика гэдэг нэрээр одоо бас контент юм хийдэг байсан. Гэхдээ тэр бүр long time ago заяа. Тэгээд тэр үедээ тэгэл угаасаа алга болцсон. За тэгээ би одоо штэ сая би 25-ныхаа жил дээр хүүтэй болсон. Гэтэ би нөгөө Монголын нэг юм жил мэлчээ ингээд нэг юм юугаар явдсан штэ. Нэг юм өөр нэг юу лээ? Жил орно гэдэг нэг юм төрүүлж яваад байдаг лөө нөгөө хий насаараа энтер гэж явдсан штэ. Би тэгэхээр 2001 онд төрсэн байхгүй. Тэгэхээр би одоо л 25 хүрэх гэж байгаа гэсэн үг. Арай хүрээгүй. Тэгээ нөхөр хүүхдтэйгээ Австрали улсын Сидней хотод амьдардаг. Ер нь би өөрөө бол энд хамгийн анх 2018 онд ирж исэн. 17 настай байхдаа ирж исэн. Тэгээд тэрнээсээ хойш амьдраад гэхдээ дунд нь би одоо ингээд яг on and off буюу ингээд Монголд нэг дунд нь 2 жил амьдраад эргэж ирээд сууршаад энэ төр гээд ер нь ингэж явсаар би одоо нэг 3 4 жил 5 жил арай өрөөгүй юм уу? Тэр хавцаа ер нь амьдарч гин яг Австралид сууршаад дунд нь ковидын 2 жил Монголд байж байгаад ирсэн. За тэгээд би Монгол улсын их сургуулийг төгссөн. Би саяхан нэг Instagram дээр энэ бичлэгийг хийж байхдаа хүмүүсээс наа ер нь яар мэрэгчлээ гэж боддог вэ гэх тийм пол явуулсан чинь айгүй олон хүн санхүүч гэсэн байсан заяа. Санхүүч, accountant тэгээд яг нэг тийм finance, accounting энтер гэсэн мэрэгчлүүд аягүй их байсан. Тэр дунд нэг хүн нэрээ зураач байхаа гэтгсэн. Маа найз та зураач юм биш үү гэсэн байлуу. Тэгээ би тэрийг инээ түрээд шеэрлсэн байсан чинь араас нь зөндөө олон та нэрээ зураач авахаа. Та өөрөө яг зураач юм биш үү? Тэр гээд нэрээ зөндөө үндийг биччихсэн заяа. Би юусоо зураач биш шүү. Бүр миний зургийн авьяас бүр 0. Бүр хасах 1000. Би нэрээ бүр үнэхээр зурж чаддгүй шүү. Заяа. За тэр ч яхаа бид Монгол улсын их сургуулийг яг үндсэн мэргэжил маань бакалавра би англи хэлний орчуулагч гэдэг мэргэжлэр төгссөн. Монгол улсын их сургуулийн өмнөхийн ухааны салбарын Их Британи Америк судлалын тэнхимийг англи хэлний орчуулагч гэдэг мэргэжлэр бол ер нь төгсөж исэн. Тэр дундаа би өөрөө яг тэр мэргэжил дотроо яг юунд нь яг амар дуртай бол биш л дээ мэргэжилтэй. Гэхдээ ер нь мэргэжилтэй дуртай хүн аюу цөөхөн байдаг хаа. Гэтэ миний яг амар юм дуртай парт нь хүмүүс орчуулагч гэхээр ингээл юу гэдэг одоо ингээл тэ хай гэсэн юмыг сайн уу гэж орчуулаад явдаг гэж боддог байхгүй юу. Тэгээд орчуулагч чинь бас нэг талаараа аюу тийм хэл зүйн мэргэжил ингээд англи монгол аль хэлэнд аюу сайн байх шаардлагатай байдаг. Тэгээд минийх болохоор би ер нь бичгийн орчуулах дуртай ч гэсэндээ илүү аюу сонирхож хийх дуртай байсан нь нөгөө синхрон орчуулга гэдэг нь шүү дээ. Тэр нь болохоор ингээд хүн юм ярьж байхдаа зэрэгцээд хажууд нь орчуулан явдаг тийм мэргэжлээд нь шүү дээ. Ер нь тэрэнд аягүй дуртай. Гэхдээ саяхан сүүлд судалгаагаар маш олон удаагийн судалгаануудаар 24, 23, 25 онуудад ингээд AI-аар хамгийн амархан replace хийгдэх буюу ингээд солигдох боломжтой мэргэжлэр одоо translators буюу нөгөө орчуулагч мэргэжил тодорсон байна лээ.
Тэгээ яг тэр нөгөө яриа орчуулдаг нь болохоор одоо та нар ингээд Монголын тоглолтын төр үздэг бол ингээд манай хэд ингээд хожижоол эсвэл хожигчоол ингээд ярилцлага өгтөө хажууд нэг хүн нөгөө халилуук гэлөө нөгөө маркетинг хэд нь ингээд орчуулж өгдөн штэ. Яг тэрэн шиг юм хийдэг гэсэн үг байхгүй юу? Яг синхрон орчуулга гэхээр. За би тийм юмд амар туртай байсан. Би дадлага яг тийм газар хийжсэн байхгүй. Би Өвөр Хангай аймгийн Уянга сумын уул хөгтөхгүй юу? Би Уянга сумд өсөж төрөөд өсөөд ер нь бол 10 жилээ тэнд төгссөн. Тэгээд би мууст оюутан болсон. Тэгчээд Австралид ирсэн. Австралид ирээд 1 жил хэлний бэлтгэл суусан. Буцаж Монгол явсан. Ковид гарсан 2 жил болсон. Сая тэгээд 22 онд үлээ би эргэж ирээд яг Австралид суурьшиж байгаа байхгүй юу. Тэгээд Австралид сая магистр хийгээд дуусж байгаа. Тэгээ магистрийн маань мэрэгжил бол та нар одоо бүр ингээ яг ингээ дотор нь ингээ орсон ингээ за орчуулагч юм байна ингээ бодоо явжсэн чинь миний магистрийн мэрэгжил одоо дундуур нь бүр пүнк гэд орж ирэн заяа. Бүр ингээ шулуун зураасны голоор ингэж орж ирээд ингээ бүр гайхан заяа. Миний магистрийн мэрэгжил property value гэдэг мэрэгжил байхгүй юу. Тэр нь яадаг вэ гэхээр үйл хөдлөх хөрөнгийг үнэлгээч хүн гэж байдаг. За хэвчлэн банкнуудад байдаг нэг хүмүүс ингээ банкнаас зээл авч одоо байшин барилга авахуд одоо тэрийг нь хэдэн төгрөгийн зээл гаргах вэ гэдгийг үнэлэхэд тэр одоо юу гэдэг лээ барилгыг ингээ үнэлэх хэрэгтэй болно шүү дээ. Одоо тэр байшин хүн зээлэр өгөхөд тэрийг нь үнэлдэг хүн банкнд ажиллаж болдог. Эсвэл хуваараа энэ Австралид маш олон хүмүүс ингэж өөрсдийнхөө хаусыг одоо байрыг үнэлүүлдэг хөрөнгүүдийг үйл хөдлөх хөрөнгүүдийг ганцхан хаус байр биш одоо special properties буюу нөгөө одоо specialized гэхээр өөрсдийнх нь эзэмшдэг commercial те ингээд одоо Westfield буюу shopping center-т ингээд нэг те юу гэдэг түрээсэлдэг нэг хэсэг жижигхэн лангуугаа ч юм уу эсвэл ингээд нэг булангийн жижигхэн кофе шоп ч юм уу те эсвэл ингээд нэг юм хувцсны дэлгүүр энэ төр байдаг бол тэрийгээ ч юм уу массажны газар айлах гэхэд тэрийгээ ч юм уу те ингээд байж болох бүх барилга одоо warehouse үйлдвэр агуулгах storage энэ төргээд тэгээд зочид буудал муудал эзэмшдэг бол одоо тэр мэрийгээд юу ч үнэлүүлж болно заяа. Тэгээ хүмүүс маш их тэгэж үнэлүүлдэг Австралид. Энэ бүр угаасаа ингээ бүр эрэлттэй мэрэгжил болтлоо явцсан гэхээр ер нь бол хүмүүс маш их тэгдэг. Тэгээд янз янзын зорилгоор үнэлүүлдэг гэж одоо жишээ нь одоо салалт тэ ихэнх төхөр хоёр саллаа гэхэд бүх equity буюу одоо байгаа хөрөнгө хуваах шаардлага гарна. Тэгэнгүүт одоо байр байшингаа үнэлүүлдэг ч юм уу. Гэх мэтчлээ одоо тийм юм үнэлдэг хүм байхгүй юу би тийм мэрэгжил сая төгссөн. За тэгээд төгсөөд ер нь бол би чи сая төрөхтэйгээ яг зэрэгцээ төгссөн. 8-9 сар төгссөн. Них удаагүй байна төгсөөд бүр төгслийн дараах визээч авч амжаагүй байна. Одоо ингээ виз өгч хүлээгээд тэгэхээр ер нь бол айгүй fresh graduate байхгүй юу. Тэгэд хүмүүс намайг бас миний ингээд нөгөө ask дээр заримдаа бас инстаграмаар Австралид ямар визээр байдаг вэ? Англи хэлээ яаж сурсан бэ гэдэг юм бас айгүй гарч ирдیں۔ Би Австралид хамгийн анх би хэлний бэлтгэлээр 18 онд би угаасаа англи сурах гэж ирээд 1 жил сурчаа буцсан. Тэгчээ сая эргэж ирэхдээ working holiday гэдэг виз яг намайг ирдэг жил Австрали Монголын дипломат харилцааны хэдэн жил үлээ нэг ой болоо тэрүүгээр ингээд монголчуудад хамгийн анх нэг 100 хүнд тэр визийг олгож эхлэх яг тэр жилд нь би нэг 83 4 хүн нь болж анх ирж исэн баггүй юу энд. За тэгээд нэг бүтэн жил энд нэг ажиллаж үтсэн. Тэгчээд сая анх зорилго нь угаасаа магистр хийх гэж ирж исэн болохоор тэгээ шууд дахиж тэргээ сонгуулахгүй шууд магистрийн одоо сургуультай ороод тэгээ сая төгсөж байна. За тэгээ магистра би чинь нөхөртэй хүүхэдтэй төгслөө. Сайн оюутан боллоо. За тэгээд ер нь нэг тийм байна. Миний яг үндсэн background гэх юм бол. Тэгээ сая нөгөө англи хэлний юм дээр болохоор би нэг хэлмээр байдаг юм нь би өөрөө угаасаа англи хэлний мэрэгжилтэй хүн байгааз ингээд орчуулагчид чинь англи хэл үзэн, англиар зөндөө юм хийн. Тэгэхээр тэр бас би нөлөөлдөг гэж боддог англи хэлэнд. Гэхдээ энд би яг 1 жил маш их мөнгө үрж заяа. Эндхийн хэлний бэлтгэл та нар ямар үнэтэй мэдж байгаа шүү дээ. Бүр зөндөө их мөнгө үрж одоо энд ингээд 52 week буюу ингээд бүр яг 1 жил би бүтэн ингээд амьдарч бүтэн цагаар дан хэлний бэлтгэлд хэлээ сурч өөрөө чихгүй. Тэгээ нэг сүртэй ажил төрөлч хийдгүү байсан. Тэгэж ингэж амьдарч би нэг бүтэн жил хэл сураад англи хэлний одоо анх эрэхтэй бол нөгөө 10 жилийн үг төгссөн англи дээрээ тэгээ би яг төгсөхдөө IELTS-өө 6.5 аваад төгсөж исэн. Тэгэхээр ер нь бол
Тийм бүтэн жилдээ би тэр чинь ингээл нэг амар юм шалгалт малгалт виз мизэнд яарч ингээд сурч одоо оноо моно авах гэж биш би ингээд өөрийнхөө пейсээр буюу маш юм тайван хурдтайгаар сурч исэн байхгүй бүтэн жилийн хугацаанд англи лээ. Тэгэхээр хүн уг нь бол ингээд богино хугацаанд сурах гэх юм бол миний бодлоор айгүй боломжтой юм шиг санагс. Тэр үед бол би тэгэл зөндөө их цаг мөнгө үрсэн юм шиг санагддаг ч гэсэндээ яг хөө тэгэл үр дүн гарсан учраас заал гэж боддог. Гэтэ мэдээж тэр үеийг одоо юу гэдэг нөхцөл байдлыг одоо ингээд ботхоор ямар их мөнгө цаг хугацаа өрөөвэ гэж боддог ч гэсэндээ магадгүй ингээд арай better option-ыг би одоо ингээд арай дээр сонголтуудыг би одоо мэдээд авчиж байгаа шүү дээ. Тэнгүүд тийм тэр үед тэгчихгүй дээ гэж бодсон юм бас зөндөө байдаг байхгүй юу. Тийм. Тэгэхээр хүн хүний шийдвэр гэж би бодож байна. За тэгээд яг хувь хүнийхээ талаас заяа. Ингээ ярих гэсэн чинь яах иччихлээ. Би ер нь бол айгүй sociable хүн гэж өөрийгөө боддог. Нийтч гэх юм уу? Хүмүүс ерөөсөө тэгж амар ялгаж малгаж харьцах амар дурггүй. Ер нь л хүмүүстэй яг л ингэж амар адилхан харьцдаг. Тэгээд би ер нь айгүй sociable төрөлтэй хүн заяа. Айгүй нийтч. Хүмүүстэй ингэ дундаа ороход айгүй амархан байдаг гэж хэлэх юм уу? Тэгээд миний сонирхол хобби гэх юм бол би сэтгэл зүйн судлал, сэтгц мэдрэл судлал ч юм уу тийм нөө psychology-д амар дуртай. Би өмнөх бичлэгүүдээр бас зөндөө хэлжсэн. Тэгээ тиймэрхүү кино үзэх, ном унших, судалгаанууд ингээд үзэх, унших амар дуртай. Тиймэрхүү documentary бас үзэх амар дуртай. Тэгээд тийм psychology-д айгүй хоббитай. Тэгээд бас нөгөө нэг би хоол хийх амар дуртай. Миний ер нь бол баг one and only хамгийн дуртай хобби маань бол хоол хийх. За би тэгээд өсвөр наснда тинейжер байхдаа сакс тоглодог байсан. Тэгээд нөгөө нэг U16, U15 энэ гэл нэг улсын тэмцээнд дэдэн штэ. Тэрэнд бүр амар их ордог байсан. Бүр амар дуртайс. Би сакс тоглох бүр амар дуртайс. Одоо ч гэсэн ингээл боломж гарвал сакс тогломоор л байдаг. Ер нь айгүй бас бөмбөг хөөх дуртай. Гэхдээ би амьдралдаа волейбол ганцчудаа тоглож үзэж байгаагүй. За тэгээд өөрчүүлээ. Багтаа тэгэл нөгөө хүүхд болгоо ингээл юм болгонд ингээл оролцоол ингээл явж идэг хүүхдүүд дээ штэ. Урлагийн үзлэгчнийг дуулж бүжиглээл тэгснэ нэг тэмцээн болонгууд нэг юмд нь орчоол тэгэж явдаг шиг би ер нь яг нэг тийм хүүхд байсан байхгүй юу. Тэгэл урлагийн үзлэгээр дуулна, бүжиглэн, TRX-тэй хашраадаг байлаа штэ. Number 9 гэж заяа. Волейбол бүжиглээл. Тэгээд шатар бас аягүй тоглодог байсан, тэмцээнд ордог байсан. Сакс тоглодог байсан. Хөнгөө хатлаадгаар гүйдэг байсан. Йоо, итгэвтэй ээжээ. За нэг тэгээ ихтгэл одоо нэг мэдхгүй нэг Монгол улсын улаан номыг хин сайн цээжлэх вэ гэдэг тэмцээнд орчихсон шүү дээ. Тэгснэ тэр мөр нь USB телевиз, UPS жилүүнийг телевизээр гарч юмараад одоо бодсон ч аягүй ичмэр юм аа. Тэг literally ном цээжлээд орчихсон шүү бид нэр тэрэнд. Бүр ингээд улаан номыг бүр яг үгсэггүй цээжлээд тэгээд хин сайн мэдэх вэ гэдэг уралдаанд орчихсон гэж боддоо. Одоо тэрэнд орж исэн хүмүүс байдаг болов уу? I really wanna know гэхүү. Австралид мэдээж би анх ирээл янз янзын л ажил хийдэг байсан. Тэгтээ би одоо ингээд ботон чи хүмүүсийг бодвол би айгүй цөөхөн ажил хийдэг байсан юм байлээ. Цөөхөн гэдэг нь ингээд төрөл нь айгүй бага заяа. Хүмүүс ингээд янз юм руу ингээд өөрчилж исэн бол би сүүлд нэг ажилдаа бараг 2 жил ажилласан байхгүй юу. Тэгээд анх би стадиум цэвэрлэгээ гэдэг ажилд одоо ингээд бүхэл бүтэн ингээд том тоглолт болдог стадиумыг цэвэрлэдэг байсан. Яа тэр үед цагийн $15 авдаг байсан шүү дээ. Гэтэ надад би 17 та хүүхдүүд бол амар гоё санагддаг ус. Миний амьдралтаа хамгийн анхны хийж үзчихсэн ажил тэр байсан. Тэгээд би дараа нь нэг дэлгүүрт ингээ амар гоё юм үнэтэй юм брендинг дэлгүүрөө заяа Harrods нөгөө та нар одоо энэ Fendi гэдэг дэлгүүр хаана гэдэг мэдхгүй сэтээд яг тэрний нэг булангийн дэлгүүр байгаа Fendi-гийн тэнд чи хуучин Hermes байсан байхгүй юу? Hermes байсан байхгүй юу? Hermes гэдэг дэлгүүр энэ штэ. Тэгээд тэрийг цэвэрлдэг байсан. Harrods центрийг цэвэрлдэг байсан. Амар гоё. Тэгээд тэр бүр амар гоё ажил байсан. Найзтайгаа хамт тэгэл бит хоёр ингээл амар had so much fun заяа. Бит хоёр ингээл инээдтэй тэр чинь ингээл амар үнэтэй амар гоё юмнууд ингээл тэнд байгаа хгүй юу. Тэгэл бит хоёр ингээл хараал
Хайласта нэрэ тест том болоостой баян болоостой энийг аав тэрийг аваа. Тэгж үгээл заяа. Тэгэл вау энэ аягийг хардаа энэ $1,000,000 гэж ин mijin. Тэгж үгээл битэр бүр амар хөөрхөн тэгж хамт ажилладаг байсан. Хоёулаа нэг 17 8-тай жоохон хүмүүс байсан байхгүй. Тэгээд би ч удалгүй Монгол яваал манай найз ч тэр ажилласаа гарсан. Тэгчээд би нөгөө нэг буцаж ирээд хальт нэг 2 или 3 хоног найзынхаа ээжтэй хамт айл цэвэрлэгээ хийж үзчихсэн. Энд одоо цалин өндөртэй тэгснээ одоо хүмүүс аягүй хийдэг ажил гэж ярьдэн штэ. Надад айл цэвэрлэгээ амар таалагдсан. Амар гоё гоё хауснууд цэвэрлээл бүр had so much fun. Надад бол амар гоё санагдсан. Тэгээд бас нэг юм нь болохоор тэгээд би тэрний дараа Gelatissimo гэд одоо зайрмагны дэлгүүр байдаг. Тэрний тийм желато зардаг одоо ингээд скоп желато бүр ингээд халбарч өгдөг. Тэрний үйлдвэрт нь би 2 жил ажилласан заяа. Яг warehouse-т нь. Аюу гоё ажилласан юм а тэр. Яг ингээд миний ингээд юм цагийн хуваар бүх юм тааруулдаг. Тэгэл тэдэн цагт ир яв гэдэг юм байхгүй. Өссөн үедээ заримдаа унтчаал ороо очивол заримдаа эртээ очиж мөчвөл шүүн болтол ажиллаад те ингээл ер нь бол аюу дайж байсан. Тийм болохоор угаасаа би тэнд 2 жил ажилласан. Тэгчээ тэрнээсээ гараад нэг 4-5 сар ажиллахгүй байж байгаад ёо би бол зүгээр үнэхээр гэртээ сууж чадахгүйсэн. За бүр ингээ бачимдаад бүр амар стресстэй Майер гэдэг дэлгүүрт Steam-Adden гэдэг нөгөө брэнд эдэн штэ. Тэрний одоо нөгөө нэг sales assistant буюу одоо худалдагч гэх юм уу? Тэрэнд одоо орсон. Тэгээд тэрэнд би чинь бараг хагас жил ажиллаа яалаа. Хагас жил арай өрөөгөө нэг 4-5 сар ажиллаад гарсан. Жирэмсэн болоо гарсан. Тэгээд тэгэл миний ажилласан ажлууд бол одоо энэ байна. Тэгээд одоо хийж байгаа ажил маань хооч шиг ээж гэдэг ажил хийж байгаа. 24/7 no break time. Ямар ч тийм ланч маанчгүй. Ланч динерийн цаг гэж байдгүй. Өөрөө л амжиж тийм цаг гаргадаг тийм ажил хийж байгаа. Тэгээ яг айгүй тийм өндөр цалинтай. Нэг айгүй нэг хөөрхөн хүүхэд гарч ирэл өмнөөс инээдэг тэр нь ингээл миний цалин. Тэгэл тэрийг нь харчаар тэгэл би ч одоо хорвогийн хамгийн баян хүн шүү дээ. Тэгээд тийм байна. Яг ерөнхий бас лайфстайл гэвэл за тэгээ би өөрөө сэтгэл санааныхаа хувьд бол айгүй sociable зан характерын хувьд айгүй sociable хүн ярьсан шүү дээ. Тэгээ би энэ зөндөө олон найзтай. Тэгээд одоо энэ шинэ Instagram хөтлөж гиснээс хойш айгүй гоё гоё хүмүүстэй зөндөө танилцж ийн, найзууд болж ийн, танилын үрээгээ хэлж ийн. Би ер нь бол нэг юунд айгүй итгэдэг байхгүй юу? Одоо ингээд friends буюу найзынхаа circle-ыг айгүй жижигхэн байлгаад нэг ингээ амар close friends circle. Тэгээд яг танилтан хүн талын чинээ гэдэг үгэнд би амар дуртай. Тэгээд тэр тусмаа Австрали шиг юм газар ер нь бол танилтай, хүрээлэлтэй тийм communityтэй байвал ер нь бол өстой талын чинээ заяа бүр тэгээд маш их мэдээлэл тэр хүмүүсээс аавна. Тэг ингээд ер нь бол айгүй тустай нэмэртэй байдаг. Тийм учраас ер нь бол би хүмүүстэй танилцах, найзууд болох, танилуд болох маш дуртай. Тэгээ одоо ингээд тэгчингүүд юу гэдэг учир зүггүй амир ингээд 100 200 найзтай юм шиг гэж ойлгож болохгүй. Миний яг close friends хүрээлэл бол маш цөөхөн. Надад баг нэг л бүр маш ойрын найз байдаг. Тэгээд ер нь бол бусд нь бол тий мэдээж ингээд зөндөө найзууд байдаг ч гэсэн тэг хүн ингээд яг тэр хүрээллээ ингээд яаж авч явах нь яг тухайн хүний тэг ингээд өөрийнх нь preference байхгүй юу? Би ер нь хүмүүс бас babs mom гэж өгсөн үг юм бэ? Хүүхдээ чинь bab гэдэг юм уу гэж асуужсэн. Нэг хүн тэгж асуужсэн надаас нэрэ. Би тэр нэрийг яагаад өгсөн бэ гэхээр би тэр заримны үйлдвэрт ажилладаг байхад надтай хамт ажилладаг байсан нэг гадаад ихч намайг баба гэж дууддаг байсан хгүй юу? Hey баба гэж дууддаг байсан заяа. Өхөөрдөд гэж дууддаг байсан. Намайг ингээд яг ингээ охин шиг боддог гэ. Тэгээд намайг ингээ айгу хөөрхий хитүүтэй. Тэгээд би чамаа ингээд ер нь бол ингээд дандаа л yes баба, hey баба гэж ингээд дуудаад байдаг байхгүй. Тэгээд тэр үг надад амар хөөрхөн санагдаад тэгээд би ер нь бол хүүхдээ гидсэнд байхад нь баба гэдэг байсан. My bab гэж бас хаяа ингээд хөөрдөж ингээд ярьдаг дууддаг байсан хүүхдээ гидсэнд нь байхад нь тэгэл би ер нь за энүүгээр нэрлэлчээ гэж шууд babs mom гэж нэрлэжсэн байхгүй юу. Тэгээд надад бол айгүй хөөрхөн санагддсан баб
гэдэг үг баб гэж дууддаг. Угаасаа энд ингээд хүүхдүүдэд айгүй хүмүүс өхөрдөд баба гэж дууддаг. Баб гэдэг чинь угаасаа хүүхэд baby гэсэн утгатай шүү дээ. Тэгэл жоохон хөрцөн маягаар тэгж дууддаг. За тийм байна. За би тэгээ шил зүүдэг. Амар дэлли орж ирээ. Би уус энэ бичлэгийг өөрийнхөө тухай их болохоор ямар нэг скрипт ч юм уу ярих тийм топик бэлтээг байхгүй. Тэр чинь аюу сонирч нэг юм яг уу тэг ингээ би өөрийнхөө ингээл яриад өөрийнхөө тухай танилцуулах байсан бол гэл ингээл бодож байгаа шууд яриад хийж байгаа. Тэрнээс юу нь бол хөвчлэн ингээд уг нь ярих юм айгу бэлдээд ингээд ерөөдөө тавьж байгаад ерөөхдөө ингээ хараад топикуудаа ерөөхдөө санаад ярьдаг хгүй. Энд бол би зүгээр л ингээл өөрийнхөө тухай ярьчих гэж бодсон юм. Сэтгэл зүйн хувьд би ер нь айгу introvert and extrovert айгу холимог хүн. Гэхдээ яг манай сэтгэл зүйчийн намайг дүгнснээр бол би гаднаа амар extrovert. Гэхдээ ингээд яг цаг тулаад ингээд яг өөрчийн ингээ маш ойрхон ирүүл чи ер нь айгу introvert төрлийн хүн. Тэгээ ингээд тийм үедээ өөрийгөө ер нь барахтаа нээдэггүй. Тэр нь айгу хэцүү байдаг гэж хэцүү байх магадлалтай гэж хэлжсэн. Тэгээ би ер нь өөрийгөө айгу холимог гэж боддог. Саяхан нэг шинэ найзтай болоод танилцаад шинэхэн ээжтэй танилцаад тэгээ юм ярьжсэн чинь намайг чи ингээд хүн чамтай юм ярьж байхдаа бүр ингээд өөрөө ирэхгүй амар эрхлүүлмээр ийм зантай эрхлүүлмээр ийм ярьдаг хүн байна те. Яг тэгэж ярих юм а гэж надад хэлжсэн. Тэгээ тэр үг айгу бодогдоод тэгээд би ер нь бол багада өвөө мэдэрээ баг өссөн гэж хэлж болно. Манай аав ээж байдаг л да. Гэхдээ амьдралаа босгоод яг маш завгүй байсан намайг том болох үед тэгээд өвөө мэдэр маань үлдээч явцдаг гэсэхгүй. Тэгээ би ер нь өвөө мэдтэйгээ амар ойрхон өссөн. Тэгээ би бол бүр амар хэрхэлдэг байсан. Би айлын ганц баг 11 2 жил шахуу явсан. Тэгээд тэр хугацаанд бол бүр амар хэрхэлсэн. 11 2 биш худлаа ярьж байна. Гэхдээ тий 11 2 жил. Биш 8 жил явсан юм байна тийм. Тэгээ ер нь бол би бүр амар их өссөн. Тэгээд одоо ч бүр тиймэрээ дүүнэртэй олцоод хүртэл ялгаа ахгүй яг л адилхан амар эрхэлдэг. Тэгээ аав ээжтэй ч бүр амар эрх, өвөө эмээдээ бас амар эрх. Ер нь бол ингээд би хамаатан садан бүх хүмүүстэй амар эрх. Нөхөртэй бол бүр эрх максимум заяа бүр ингээд эрх про макс гэж байдаг бол нэрээ тийм хүн. Тэгээд миний яг ойрын хүмүүс бол намайг ер нь ямархуу эрх зантайг амар сайн мэднэ. Гэтэ би яг ингээ өөрийнхөө амар би даасан хувилбарыг гаргавал бас амар биеэ даасан. Би ер нь айгүй багтаа биеэ дааж аав ээжээсээ тусдаа гарч амьдэрсэн. Гэтэ тэр нь тусдаа гарсан гэдэг нь би өөрийнхөө мөнгө төгрөгөөр тусдаа гарсан гэсэн үг биш. Зүгээр л хөдөө сурч агаад тэгээд дунд нь хот руу ороод сурахаар болоод сургуулаа шилжээд тэгээд би тэр үед хот мот сайн мэддгүй байсан. Гэхдээ манай аав шир намайг тэр үед 12 настай 7 дугаар ангис манай аав шир намайг одоо ганцаарнгийн амьдруулж тэмдүүлтэйгээд тэг ингээд сургууль руу явах замыг маань зааж өгөөд тэг би хот сайн мэдхгүй болохоор айгүйх төрд өсөхгүй. Тэгэл үлдээчдэг байсан. Тэгээд тэгэж анх ингээд хот орж хотод сурч тэг ингээд бас хоттой танилцчихсэн. Тэгээд тэндээ би бас нэг 3 4 жил сураад буцаад хөдөө рүүгээ шилжээд тэгээд бүр яг 10 жилээ төгссөн гэж хэлж болно. Хамгийн анх би 5 настай сургуульд орж исэн. Тэгчээд дунд нь нөгөө 5-аас 7 руу нэг үсэрдэг програм байсан шүү дээ. Би тэрний баг хамгийн анхны тэр програмыг өгөх тах заяа. Тэгээд тэрүүгээр тэгж үсрээд тэгснэ би сүүлд нь 10-аас 12 дугаар анги руугаа дахиж үсэрсэн байхгүй юу. Тэг хүмүүс намайг яа ингэж яарад идэг байсан бол гэд яагаад төгсгөж тэгж яарсан гэж амар их асуудаг. Одоо бодоход бол нэрээ яарсан ч болсон юм шиг санагдсан. Тэгээ би 17 онд гэдэг чи өөрөө яг 16 яг хүрэх гэж байхдаа 10 жилээ төгсөөд тэгээд оюутан болсон байхгүй юу? 17 онд оюутан болчихсон. Тийм тэгээд нэг худалхан энд ирээл тэгээ би нэгдүгээр курст байхдаа чөлөө авч энд муйсас чөлөө авч энд ирчээд нэг жил англи сурчаа буцаж аваад тэгээ чөлөөнөөс үргэлжлүүлж сураад угаасаа тэр үед нөгөө ковид гараад тэгээд онлайнаар нэг үлээ 2 жил сураад тэгээд сүүлийн 1 жил нь жилүү хагас жилийн жилүү танхим болоод тэгэл төгссөн штэ. Тэгээ сая бакалавра төгсчөөд энд магистраа хийх гэж шууд ирээд тэгтээ тэрнийхээ өмнө нөгөө working holiday гэдэг виз авъя одоо боломжтой байна гэхээр нь тэрийг аваад тэгээ 1 жил завсарлаад яг ажиллаж үтсэн. Энд яг ингээд
ганц бие байгаа эмэгтэй бүтэн цагаар ажиллах юм бол бүр ингээд she's gonna live her best life гэж биелэн заяа. Отоо ботхоор тэр үе нэрээ ёо. Амар хөрчлөөтэй ээжээ. За нэг тиймэрхүү. Тэгээд нөхөртөөгөө бас энд одоо Австрали танилцсан найзуудаараа дамжуулж танилцчихсэн. Тэгээд бид тээр бас муур хулгандаж нилээ удаан байж байгаа л тэгэл хамт амьдарч эхэлсэн. Одоо хамт амьдраад юу вэ? 3 4 жил болох ч юм. Битгүй хэдэн жил юм бэ? Болох ч байгаа юм байна. Би энэ дээрээд ер нь бол дандаа ингээл айлын хажуу руу өнтерт амьдарч байгаа. Гэхдээ нөгөө 17 таа байхдаа тэгж амьдарч болдгүй байсан байхгүй юу? Энд нөгөө нэг 18 хүрээгүй бол хараа хяналтгүй legal guardian буюу хууль ёсны асран хамгаалагчгүй байж болохгүй учраас Австрали айлд сургууль маань гэрээ хийцэн. Тэгээд заавал тэр айлд нь амьдардаг байсан. За тэр үе мөе бол үнэхээр нэрээ тансаг luxury байж. Би Bondi гээд 70 эрэг дээр бүр ингээд амар том хаустай айлд ингээд амьдардаг байсахгүй юу. Тэгээ host аав ээж хоёртой host family гэж ярьдэн шүү дээ, homestay. Тийм газар амьдардаг байсан. За тэгээ тэрнээс хойш найзтайгаа байр түрээсэлж амьдрал. Тэгэл цаашаа эргэж энд буцаж дахиж ирэхдээ ингээл айлын хажуу мөрөөнд амьдрал. Тэгэл одоо ингэж явсаар байгаа л энэ хүрсэн. Ер нь бол тийм анх ингээд Австралид ирээд тэгэл мэдээж хэцүү үе бишгүйх байдаг. Тэгээд яг энд ингээ ганц бие эмэгтэй амьдралаар амьдрахад хамгийн хэцүү юм нь өвдөх байдаг. Энд ингээд хүмүүсийг цагтаа уралдаж амьдрдаг учраас одоо ингээд бүх хүн өөрсдийн гэсэн ажилтаа амьдралтай. Тэгээ тийм үед ямар ч close family, ямар ч ойрын хүн байсан одоо ингээд бүх юм хаяад намайг care хийж чадахгүй учраас ер нь бол өвдүүл амар хэцүү байдаг байсан. За тийм үеүүдэд л ер нь аюух шантардаг байлаа. Одоо гэр бүлтэй болоод мэдээж ингээд тодорхой хэмжээний асуудлууд нь ч өөрчлөгдөөд одоо юу гэдэг энэ хүн дэвшлэх нь тэр үед байдаг байсан зовлон одоо зовлон биш болсон. Тэгээд зовлонгууд нь ингээ өөрчлөгддөг, жаргалууд нь бас амар өөрчлөгддөг юм байна. Амьдралын өөр үе шат яваад байгаа учраас тэгэнгүүтээ сүүлийн яг тэ 1-2 жил бол миний амьдрал бүр амар их өөрчлөгдсөн. Яг энэ бичлэгээр би бас ингээд нэг амар хэлмээр байгаа. Би яг анх энэ одоо тэ YouTube channel тэгээ бас Instagram анх яагаад нээжсэн тухайга ярих гэж бодсон байхгүй юу? Ер нь бол ингээд баа нөхөр бит хоёр одоо ингээд 2 bed буюу одоо нийт монголоор бол 3 өрөө байр гэдэг штэ. Тэрэнд ингээд амьдарч байгаа. Тэгээд манай гэрийнхэн ирээд нэг өрөөнд маань хэсэг байж байгаад аялаа тэг буцчихсэн. Тэгээд тэрний дараа хажуудаа хамт ингээд амьдардаг нэг охин аваад тэг ингээд хамт амьдардаг байж байгаа. Тэгээд манай тэр найзын маань найз гээд бас нэг охин тэр охин маань болохоор ингээд айгүйх завгүй хичээл ном ажил төвлөх гээд тэр гэртээ баг үзэгддэг байхгүй юу. Тэгээд би ер нь яг ганцаараа юм шиг амьдардаг байсан. Тэгээд жирэмсэн болоод нөхөр өглөө ингээд эрт ажилдаа явчихсан. Тэгэл өдөр 3 4 5 гэл ирнэ. Ороо. Тэгээд тэр хооронд жирэмсэн болчоод би ингээд амар ганцаарддаг байсан байгаа хгүй юу. Тэгэл ихэнхдээ өдөржин унтаал эсвэл ингээд орондоо кино үзээл юу ч ихгүй ингээд хөвтэйл идэг. Тэгээ ингээд амар ядраал тий. Тэгээ тэрнээсээ болоод ингээд сэтгэл санаач жоохон сонирн болоод давхар нөгөө нэг ингээд гормон энэ төр амар өсөж байгаа болохоор тодорхой хэмжээнд амар ингээд сэтгэл санаа ингээд савлаал тэгэл нөхөр мөхөртөө янз ааш гаргаал тэгж айгүй ганцаарддаг байснаа би сүлд ойлгосон. Тэгээд тэгж ганцаарддаг байхдаа би ингээд айгүйх ингээд хизээч юм хинт ч юм мэдгүй үзүүлэх гэж байгаа амар хэм влог бичлэгүүд хийцэн. Тэгээд нөхрөөгөө ирэхийг ингээд бүр цаг минут тоолоод хүлээгээл байждаг байсан. Тэгэж байжсэн чинь намайг 5 6 сартай 7 сартай жирэмсэн байхад манай дүү зуны амралтанд болоод тэгээд Монголд ингээд дэмэж ахаар гэдийн төрөд ирсэн байхгүй. Тэгэл надтай ингээд яг дүү ирээл би бүр ингээд so happy заяа ингээд шаал өөрөлжсөн ингээд зөндөө завгүй өдөржин гадуур явж маваал тэгээд дүүдээ юм хүмүүзүүлж харуулах гал ингээд өдөр болго нэг юм хөтөлбөртэй аялалд яваа юм шиг л ингээд нэг юм хөтөлбөртэй тэгэл тэг нөхөр ингээд хэдүүлээ маргаж тэхүү ингэхүү гэл тэгэнгүүт бит хоёр тим юмтай тэгээд дараа нь тараа тим юмтай тэгээд тэрийгээ дуусаа дараа нь тийшээ очиод тэгээд ийм юм хийгээд гэл амир тэгж ярьдаг байсан заяа. Тэгээд тиймдээ ч ер нь бол дүү маань ирснээс хойш миний ингээд funny бичлэгүүдийг ингээд жирэмсэн байхад
аваад ингээ хадгалчаал над руу явуулаад те ингээл рил одоо нэг edit янз янзын edit хийж ингээл над руу шүн явуулаа шоолж моолол би тэгээд ингэж постлаа тэгдэг үзэхгүй. Тэгэл тэгсэн чинь миний инээ түрэл ер нь яагаад ийм бичлэг хийгээд ингээд тавьж болохгүй гэж миний ингээ амар гоё хөөрхөн үе маань тэг хүн амьдралдаа ганцхан удаа л анхлан жирэмслэн тийм үү нэг удаа тэгэл цаашаа бол ингээл 2 дахь 3 дахь 4 дахь гээ явна штэ яг анх жирэмсэн байгаа тэр хугацаагаа би бүр амар нандинж өнгөрөөмөр байсан учраас тэгэл бичлэг хий гэж бодоол тэгээд яг төрж эхэллээ гэд ерөнхийдөө влог хийж эхлээд тэг их ер нь миний шотуудыг бас дүү маань аягүй их авч өгдөг байсан тэгээд анх одоо инстаграмаа нээсэн. Тэгээ ютубд болохоор яг бүр баг төрөх нэлээд төгсөн хойно л би бичлэг оруулж эхэлсэн. Ютуб эхлүүлэх үү болох уу гэж бодож байгаад бол би ютубын бичлэг надад бас эдитлэхэд урт хийх гэж төвхтэй юм санагдаад гэсэхгүй. Тэгэж байж байгаа тэгээд бас мэдээж урамтай штэ ингээ хүмүүс үзээд гоё комент бичээд engage хийгээд subscribersтай болоод хүмүүс хүлээдэг болчлаа гэхээр айгүй гоё санагдаа. Тэгээ ерөөхдөө энэ бичлэгийг хийж эхэлсэн. Тэгээ би нэрийг өөрөөр өгч болох байсан ч гэсэн би хүмүүс намайг энэ нөгөө Instagram дээр ийм хаягаараа бичлэг хийдэг охин байна гэж мэдээсэй гэж хүсэжсэн учраас албаар яг адилхан нэртэй болгож YouTube-ийг нээсэн. За тэгэл ер нь бичлэгүүд оруулж эхэлсэн. Тэгээд нэг амар том шалтгаан байхгүй. Гэхдээ яг би энэ бичлэгийг хийж эхэлснээрээ төрснөөхөө дараач тэр ер нь ганцаардлаас бас нэлийн ангид байж чадж байгаа гэж би өөрийгөө бодож байгаа. Мэдээж тодорхой хэмжээнд ингээд хүнтэй байгаа юм шиг биш байгаа ч гэсэндээ ингээд бичлэг хийхээр би амар ингээд stress relieving тэ бүр ингээд амар тайвширдаг ярьдаг учраас тэгээд төрсний дараа болон жирэмсэн байх үедээ амар ганцаарж исэн. Тэгээд тэрнээсээ болж одоо ингээд энийг нээсэн учраас одоо ингээд банк бичлэг хийх амар дуртай байдаг. Тэгээд анх бол тэгээ бас яг нэг өгүүлэхтэй ингээд энд зөндөө ингээд өдөр шөнөгүй банк ажилдаг байжгаад гинтхэн ингээд ажлаас гараад ийм санхүүгийн ийм нөхцөл байдал маань одоо яг миний хувийг шүү заяа. Одоо манай гэрих гэж биш би ярих гаг байна. Угаасаа мэдээж нөхөр бол ажилч мөнгө олж байгаа гэр бүлээ тэжээж авч явж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө ингээд эмэгтэй хүн энд ингээд ажиллаж байгаад өөрийнхөө ингээд нөгөө хэрэглээг ингээд яг болгож ийснаа гинтхэн ингээд нөгөө нэг одоо үгүй өөрт нь ингээ орлого орж ирэхэ болж штэ. Одоо ингээ нөхрөөсөө мөнгө авах ч орлого биш штэ. Тэр чинь ингээ шал өөр процесс тийм үү. Яг ингээ нөгөө өөрөө ингээ ажил хийгээд тэрэндээ ингээ мөнгө олоод өөрийн гэсэн ингээ санхүүтэй байжгаад болчингууд тэрэндээ амар шокроод байд юм билээ л дээ. Тэгээд би болохоор угаасаа л амьдралдаа амар том баримталдаг нэг зарчим маань юу вэ гэхээр бас аав ээж маань хамгийн их хэлдэг үг хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж үг байдаг. Тэгээд манай аав ч хоёроо амьдралаа бүр ингээ бүр 0-оос нь миний нүдэн дээр яг ингээ босгож одоо өдий хүргэсэн байхгүй юу. Тэгээд намайг одоо ингээ сая их сургууль төгсгчлөө тий одоо амар мундаг тий дэлхийн их сургуульд одоо ингээ сургаад их сургууль төгсгчлөө гэж манай аав ээж бүр ингээ 0-оос нь 20-30 жил хөдөлмөрлөөд бүр маш мундаг ажилласаар тий намайг одоо ингээ мундаг их сургууль төгсгчлөө одоо цаана манай 2 дүү байна. 2 дүүг маань сурах гэж байна. Тэгэхээр ингээд яг тэрийг надад ингэж харуулсан учраас тэгээ бас манай аав ээж залуу байгаа дээрээ л ажил хөшөрсөн хойноо битгий ажил хөшөрсөн хойноо хүүхдүүдтэй цагийг өнгөрөө. Тийм учраас одоо л ажил гэж маш их хэлдэг байхгүй юу. Тэгэл намайг жирэмсэн байх ч гэсэндээ ингээл манай аав хоёр тий чи ингээ боломж байвал нэг хаяж исэн ганц 2 цаг ажил олдвол хийж яахгүй юу энэ гэж хүртэл хэлдэг байсан. Тэгээд би хичнээн ирэх өссөн ч гэсэндээ яг тийм нэг жоохон буруу ирэх бол өсөөгүй байхгүй юу. Тэгээд юмыг хайрлаж гамнах би ингээ юугаарч тухтаагүй бүр амар илбэг хангалуйг үнийг хэлэхэд би бол үнэхээр тэнэг ирэх юм балаа өссөн чихэр жимсэн дунд ингээд бүр юу гэдэг нөгөө бүх юм нь илбэг дэлбэг өссөн ч гэсэндээ би ер нь л өөрийгөө айгүй зөв ирэх өссөн гэж боддог. Тэгээд тийм учраас ингээд би ер нь ажиллаад байх мөнгө олоод байх амар дуртайсэн. Хүмүүс энэ дээр тэгэл нэг мөнгө нэг чухал биш те мөнгө гэдэг бол одоо юу гэдэг те олддоо штэ тэгэл тэ money come and go move гэж ярьдэн штэ. За тэр үгийг бол бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн юунд ч санаа зовдөггүй мөнгөтэй үнэл хэлдэг үг гэж байгаа заяа. Тэр бүр нэрээ for real шүү заяа. Би бол ерөөсөө тэгж бододгүй. Мөнгө байхгүй бол байхгүй. Мөнгө гэдэг бол ургадаг зүйл биш. Услаа тэ мод шиг ингээд цэцэг шиг гэрт байлгаж байгаад услаа тахаар ургаад байдаг зүйл ерөөсөө биш. Тэр зүйл байхгүй бол байхгүй. Хүн хөдөлмөрлөхгүй бол тэр мөнгө орж ирэхгүй. That's all. Гадаад руу ингэж ирснээсээ хойш миний яг ингээд ганцаараа бас амьдарч энэ төр эхэлснээсээ хойш ээж аавсаа тусдаа гараад өөрийн гэсэн санхүүгээ авч яваад ингэж амьдарч байхдаа огт мөнгөгүй болж исэн үе байдаг. Тэгээд өөрийнхөө ээж аавсаа мөнгө авахгүй тулд
одоо ингээд өөрийнхөө зарлага, орлого бүх юм ингээд зохицуулж сурах яг тэр процесс маань яг Австралид бий болж ирсэн учраас би энэ улсад амар талархдаггүй. Намайг нэгэсэндээ бас айгүй том хүмүүжүүлсэн газар гэж хэлж болно. Тэгээд санхүүгийн сахилга бат энэ тэр тиймэрхүү юмн дээр ер нь бол бас мэдээж ингээд суралцаа явж байгаа. Тэгээд ер нь тийм учраас би анх бас энэ сэдв яаж яваад ийш орчих. За тийм учраас би анх бол яг үнийг хэлэхэд ажилгүй болоод тэгээд ингээд мөнгө төгрөг энэ тэрэ бүх юм ингээд миний би хэлсэн шүү дээ ингээд яг personal орлогогүй болоод ингээд шоконд орсондоо тэрийгэ хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээ би гэртээ юу хийх вэ гэж бодож байгаад яг анх за тэгвэл бичлэг хийгээл хүмүүс мөнгө олоод идэг тэгээл та гэж хийж эхэлчихсэн юм. Бас нэг шалтгаан нь. Тэгээд хүмүүс яг ингээд шулуухан ингэж хэлтгүүл ах л та. Гэтэ би яг үнийг хэлэхэд энэ бүх юмыг бол анх мөнгө олох гэж хийж исэн. Тэгээд би одоо болтолч юм байна. Би бас эхний нэг 2-3 сартаа би огт мөнгө төгрөг олж байгаагүй. Тэгээд сүүлд ингээд судлаад яваад нэлээд хүмүүс дагаад тэг ингээд ингэж явсаар өөрөө ингээд тийм хүнд ингээд бүртгүүлж ингэж явсаар тэгээ ингээд энэ тэнд одоо нөгөө брэндүүд дэлгүүрүүдтэй хамтарч инээ тэр партнерын тэр хийж явсаар одоо ингээд тодорхой хэмжээнд жоохон орлого олдог болсон болохоос биш яг бас бол тэгэж амар тэг контент креатор хүмүүс шиг бол биш. Тийм учраас би өөрийгөө контент креатор гэж хэлэх амар дурггүй. Би зүгээр л уйд хараал бичлэг хийдэг хүн. Уйд хараач гэж би өөрийгөө ганцаардуулахгүй байх гэж би өөрийгөө тэг тодорхой хэмжээнд жоохон ч гэсэн орлоготой байх гэж би өөрийгөө гоё communityтэй байх гэж тэг хүмүүстэй ярих гэж холбогдох гэж өөртөө адилхан хүмүүстэй ингээд холбоотой байх гэж relate хийх гэж гэх юм уу ер нь бичлэг хийдэг гэж хэлж болно. Тэгээ яг үүндээ бол би анх бол мөнгө олох гэж одоо хийж исэн. Одоо бол би бас мөнгө олох гэж хийхгүй байгаа энэ төр гэж би бодлоо хэлэхгүй л дээ. Тодорхой хэмжээнд надад хандлж чухал байдаг, мөнгө чухал байдаг те ингээд юу гэдэг тэр commission орж ирэх юм чухал байдаг ч гэсэн те. Одоо нэг өмнө нь эхлэхдээ тэгж эхэлжсэн процессээс маань жоохон багасаад одоо илүү юу руу орсон бэ гэхээр нөгөө миний амьдралд мөнгө гэдэг нь одоо асуудал нь голтоо биш. Одоо нөгөө сэтгэл санааны байдал, төрсний дараах нөхцөл байдал, ганцаардж байгаа нөхцөл байдал ингээд яг тэр нэг гормон л одоо бүх юм явагдаж байгаа байдалд маань relate хийх буюу ингээд надтай ингээд холбоотой төстэй хүмүүсийг ингээд олж одоо ингээд харилцах нь тэг холбоо үүсгэх нь айгүй чухал байгаа учраас ерөөхдөө тэгж хийж байгаа гэж хэлж болно. Хэдүүлээ дараагийн бичлэгээрээ эргээд уулзъя. Дараагийн бичлэгүүдээр би бас яг энэ одоо get to know me гэдэг бичлэгээ нэлээдэн парт болгоод одоо ингээд тэг задлаад өөрийнхөө тухай бас нэлээд юмнууд хий гэж ботцсон байгаа. Тэгэхээр хэдүүлээ яг тэр бичлэгүүдээрээ бас эргээд уулзцгаая. Ер нь чадхаараа бас тэг тогтмол бичлэг оруулах гэж амар хичээж байгаа. Гэтэ одоо хүүхэд том болох тусам бүр завгүй болт юм байна. Тэг хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Түр бай.